Монгол Улсын Арслан баяр сайхны Орхон баяр байна. Physical As-ад Монгол багаар төлөөлөл оролцож байгаа. Нэг юмыг ойлгосон бид нар бас дэлхийн тамирчдаас нэг дутаад ах бод байх юм байна. Нэвтрүүлэг гарахад бол одоо интернет байтугай эвдэрнэ гэж бодож шít. Монголоос тэр даяараа баг тамирчдаа үнэхээр яалтчгүй хараад дайчид урагшаа гэж явах гэж бодож. Physical Asia төсөл маань өөрөө Netflix дээрх хамгийн олон үзэлттэй гадаад нэвтрүүлгүүдийн нэг. Тэр ч утгаараа манай багийнхан дээр маш хариуцлагатай ажил хагдаж ирсэн байгаа. Анх удаа манай багийн гишүүн болох Боргил болвол хэдүүлээ ер нь энэ шоуг Монгол зохион байгуулалт ямар хөө байдлаар зохион байгуулах уу гэдэг ийм ярианаас л ерхий шоуны ах санаа маань үүсч гарч ирсэн. За анх бид нэр багаараа ярилцаж сууж агаад Монголын талаас 50 тамирчин оролцуулаад Солонгосын талаас бас 50 тамирчин оролцуулаад ингээд 50 эсрэг 50 өрсөлдөе гэдэг ийм амбиц өндөртэй ийм саналыг төслийг боловсруулж исэн. За тэгээд энэ төслөө бол яг аль биесныхын Солонгосын продакшн руу имэйлээр явуулаад одоо саналаа тавьж исэн. За энэ бүхний эцэст яг бид нар руу за сүүлийн санал явснаас нэг сар хагасын дараагаар төслийн яг ерөнхий санаачлагч, найруулагч, продюсер Жан Хоги гэж хүн бид нартай холбогдож исэн. Жан Хоги тухайн үедээ юу гэж хэлжсэн бэ гэхээр физикал зургийн эхний улирал бол ингээд зураг авалтанд дуусчихсан. Хоёр дахь улирал нь зураг авалтны эд явж байгаа. За гурав дахь улирал дээрх буюу одоо энэ Physical Asia дээр бол ингээд Азийн бүс орнуудын хүрээнд хийнэ гэдэг ийм саналаа хэлээд за энэ төсөл дээр бол одоо та бүхэнтэй хамтарч ажиллахад болно. Одоо бэлэн байна гэдэг саналаа хэлж ирсэн. За ингээд одоо манай энэ төсөл дээрх одоо Монголын тал болон Солонгосын тал хамтран ажиллах одоо түүхэн хэлж ирсэн энэ түүхтэй байгаа. За ингээд Spark баг буюу те манай төслийн баг Physical 100-ийн production буюу TO корпорацтай хамтарч ажиллахдаа бол 50 монгол хүнийг тэмцээнд оруулна гэж бодож байсан учраас бидний нөөц тамирчдын судалгааны жагсаалт бол 200 гаруй тамирчдын жагсаалт бол гаргацсан байсан. Тэгэхээр Монголыг төлөөлж байгаа хүмүүс маань жишээлбэл Япон спорт хичээллэхээсээ илүү Монгол үндэсний спорт хичээллэх. Дэлхийд даяар Монголын туг талбайг өндөр дүрж байгаа чадварлаг тамирчдыг сонгох шалгуур байсан. Хамгийн анхны за 1-2 дахь бас ярилцлага явагдчихсан. Бид нар бас өөрсдөө Spark агентлаг маань судалгаагаа аягүй сайн хийгээд орж байгаа гэж бодож исэн боловч яг ингээд ярилцлагын үеэр манай Солонгост байдаг энэ хүмүүс маань Монголд ирээчгүй гэж одоо тэр оролцогчийн бүр 10 жилдээ яг ямар нэртэй те 10 жилийнхэн найзууд юу гэж очилдог байсан бэ гэдэг бүр тэрийг хүртэл судалсан ингээд орж ирж исэн. Тэгэхэд тэр мэдээллийг манай багийнхан бол жишээлбэл мдээгүй байсан. Тэр зүйл нь бол үнэхээр Солонгостой Netflix-ийн хүмүүс л ингэж өндөр түвшинд ажилладаг юм байна гэдэг бодлыг бол тухайн үед яг бодож исэн. Сонгон шалгаруулалтын хувьд бол Spark Agency бол эцсийн сонголтыг огт хийгээгүй. Үндсэн яг нөгөө нэвтрүүлгийн зохион байгуулах баг буюу Солонгос талаас, Netflix талаас сонгон шалгаруулалтыг бол хийсэн байна. За хэдий одоо Physical Asia шоу маань хурд хүч авахаал замбаа те биеийн хүчний шоу юм шиг харагдаж байгаа ч гэсэн энэ нөгөө талаараа entertainment шоу. Тийм учраас одоо анх удаа ингэж Азийн төвшөнд буюу Азийн одоо шилдэг 8 орны хооронд гэж болж байгаа шоуны хувьд тухайн орон нутгийг төлөөлж чадчихэв үү? Одоо Монгол гэвэл жишээлбэл ямар спортын төрлөд орох вэ гэдэг одоо ирэнбэр гэдэг юм. Жишээлбэл одоо та бүхэн ихний дугаарыг үзсэн байх. Манай одоо үндэсний бүхний тамирчин манай уран ууралтын тамирчин ч гэдэг юм уу. Яг өнөөдрийн нөхцөл байдалд Монголын спортын одоо салбарыг төлөөлж байгаа нэрийг өндөрт гаргаж байгаа энэ салбаруудаас бол энэ хувьд бол сонгож авсан гэж бол бодож байгаа. Эдгээр одоо сонгож авсан тамирчдын хувьд ч гэсэн Spark Agency-ийн баг хамт олон бол бас сонгогдсон тамирчидтай бол сэтгэл хангалуун байна. За яг ярилцлагын үеэр болж исэн нэг хөгжилтэй түүхийг та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Тэр нь болохоор эхний шалгаруулалт маань болохоор яг онлайнаар шалгаруулалтыг явуулсан. Онлайнаар явж байгаа шалгаруулалтын дээр хамгийн эхний нэг өлөө 2 дахь уулзалтан дээр манай үндсэн оролцогч Инх Оргил маань орж ирсэн. За тэгээд эхний одоо уулзалт байсан учраас миний ч нүур хаграагүй агуух сандрал ихтэй. Инх Оргил маань ч гэсэн анх удаа ингээд онлайн уулзалт хийж байгаа учраас бас ингээд сандралтай байсан. За тэгээд Солонгос талаас маань Инх Оргилыг Монгол баатрын төрхтэй илүү төстэй хүн BBL-ийн хувьд ч гэсэн маш өндөр түвшинд байгаа. Тамирчны хувьд ч гэсэн өсөлттэй яваа тамирчин гэдэг утгаар нь сонгохыг айгүйх ирмэлзэжсэн. Монгол баатар шиг царайтай учраас та ингээ үсээ битээ тайруулаач. Тэгээ өс чинь одоо яг хэр урттай байгаа та үзүүлээч
Гэхдээ манай их орол маань үсээ задлаж ингэж үзүүлэх жагаад хойшоо сандалнаасаа савж унаад тэгээ савж унахт ингээ би сандралтай байсан учраас ингээ давхар сандраад нөгөө солонгос тал маань компьютерийнхоо бүр ингээ өөдөөс босч ирж нөгөө их ороглыг маань хараад тэгээ ингээ буу инээдэн болоод тийм их орол маань ингээ амар баатар шиг амар мэнлийн хүн хэрнээ ингээд сандлаас унж босч ирчээ хүүхэд жиг инээ сууж үзсэн аа. За одоо нөр хагарчлаа. Одоо ярилцлагаас алж өгнө гэх. Тэгээ ярилцлага айгу амжилттай дуусгасан байдаг. Энэ ярилцлагын дурсамж болон уулзсан байна. Нэвтрүүлгийн зураг авалтан дээр бол нэг хонсон. Тэгээ ингээд тэр хооронд бол үнэхээр ингээд зүрх сэтгэл хамаг би бүх юм ингээд багийнхаа төлөө эд эсээрээ ингээд мэдэрч нэг өдрийг өнгөрөөсөн л дээ. Тэгээ маш хэцүү мэдээж энэ нэвтрүүлэгт оролцох. Ингээд зурагтаар ингээд үзэхэд бол эн чинь нэг юм 40 минутын ч юм уу нэг цагийн контент. Гэхдээ цаана ингээд 24 цагийн тэ хөдөлмөр, тамирчдын хөлс хүчтэй, эрч хүч бүх юмаа гаргаж байгаа сорил алт юм бэлээ. Тэгээ Монгол бага үнэхээр ингээд боддоор ингээд дэмжиж явж байхад бол үнэхээр маш их бахархажсэн. Бидний хувьд яг уу үнэхээр одоо Physical Asia нэвтрүүлэгт одоо монголчуудыг оролцуулах ч юм уу те хамтран ингэж зохион байгуулах мөрөөдөл байсан уу байсан. Гэхдээ тэр мөрөөдлийнхөө төлөө бид нар тууштай хэмжээнд өөртөө бас зориод ингэж зоригтой үйлдэл гаргасан нь бас өнөөдөр амжилттайгаар хамтран ажиллахад хүргэсэн болоо гэж бодож байгаа. Тэгээ манай байгууллагын хувьд яг өмнө нь олон улсад Азад ч юм уу компанид ажил зохион байгуулж ирсэн. Гэхдээ анх удаа яг юм телевизийн шоу нэвтрүүлэг буюу ялангуяа одоо монголчуудын хамгийн их үздэг, дэлхийн нийтээр үздэг Netflix-ийн юм шоу нэвтрүүлэгтэй анх удаа ажиллаж үзсэн. Тэгээ үүнээсээ болоод бид нар маш их урам зориг авсан. Дараа чинь одоо боломжууд үнэхэр их байдаг юм байна. Хэдүүлээд хамтдаа ингээд зориглож явбал гэдэг зүйлийг бол дотор маш их одоо тунгааж авсан гэдэг. Миний бодлоор Монгол улсыг ингээд олон улсад зурцчлах тий маркетинг хийх хамгийн ер нь ухаалаг буюу эдийн засагт ч гэсэн хэмнэлттэй ер нь юм арга зам нь бол одоо Netflix ч юм уу юм кино урлаг эсвэл шоу ертөнц орчин үед юу хийд болж байна тэр зүйлээр дамжуулж ингээд сурталчлах нь илүү одоо оновчтой юм болов гэж боддгийн. Манай энэ Physical Asia төсөл маань бол хамгийн анхны Монгол сабтайтлтай ийм төсөл дээр Монгол хүмүүс оролцсон хамгийн анхны төсөл болж байгаа. Цаашдаа ч гэсэн яг иймэрхүү топ хэмжээний солонгос гэлтгүүтэй олон улсын том төслүүд дээр монгол хүмүүс бас оролцож болдгийм байна гэдэг зүйлийг хараад манай агентлагаас гадна те бас өөр олон агентлагууд ер нь манай монголчууд цаашдаа кино, шоу ертөнцид олон төслүүдийг санаачилж ийм ажиллах болоо гэдэг ийм тийм бодолтой байна да. Spark-ын ч гэсэн дараагийн алсын хараа, дараачийн одоо мөрөөдөл илүү агсан төвшний юм шоу нэвтрүүлгүүдэд санал болгоо хамтран одоо хэрэгжүүлэх гэдэг ийм зүйлсүүдээ бас зорж байгаа. Нэвтрүүлэг гарахад бол одоо интернет татхал эвдэрнэ гэж бодож шít. Монголоос тэр даяараа баг тамирчдаа үнэхээр яалтчгүй хараад дайчид урагшаа гэж явах гэж бодож. Тэгээд бас энэ гайхамшигтай төсөл дээр хамтарч ажилласан одоо Spark Agency-ийн бүх одоо хамтрагчдаа баярлалаа. Та бүхэн одоо Netflix шоугаа үзэж Монгол баг тамирчдаа тултал дэмжээрэй. Монголчууд маань үнэхээр дэлхийн давцаанд өөрсдийнхөө нэр төр зураатуулсан хүч чадалтай багийн хамтын ажиллагаа ур ухаан, оюун санаагаа уралдуулж чадсан ийм гайхалтай шоу болсон гэдэгт итгэлтэй байна.